бидний түүний уучлал байхгүй аваас тий. Бид одоо яаж одоо энд суух байсан юм? Ямар нүрээрээ энд суух байсан юм? Ямар гавьяа байг биенээ уучлах тий, тэр уучлал дотор бие биенийгээ хүлцэнгүй байх, сонсох, ингээ хүлээж авах тийм зүйл. Мөн Бурхны гэж хэлэгдсэн. Тийм. Тэр магадгүй Бурхны хайрыг умартаач ч юм уу, өөр юмд илүү сэтгэлээ өгөө, зүрхээ өгөө зөндөл явсан байх. Гэтэ тэр явж байгаа өөрийнхөө хүүхдийг харж байгаа Бурхны нүд байгаа гэж бодохоор энэ талархыг харах байх. Тийм ээ? Би одоо та зоригтой байдаг шүү. Мэдээж эзэн биднийг үнэхээр түлхэж үргэж чи чадах болно. Би ертөнцийг ялсан чи ч гэсэн чадна гэсэн энэ үг байгаа. Мэдээж бид бас бие биенээ харахтаа урамшдаг үлээ. За ингээд хамтдаа залбирая. Эцэг хүн хөвгүүдээ өрөвддгийн адил эзнээс эмээгчдийг эзэн өрөвддөг гэж дуулал ном дээр дуулсан байдаг. Тийм ээ, үнэхээр л тийм билээ эзэн минь. Та биднийг өрөвддөг үлээ. Мөн бид та нарын дунд их хүн хүүхдүүдээ асрах мэд зөөлөн байсан гэж бичигдсэн байдаг. Та урлагтаа удаан хайр инэрлэр дүүрэн үнэхээр л та өнөөдөр хүртэл бидний амьдралд хамгийн зөөлнөр байгаа. Тийм учраас бид таны өмнө тэр уучлал, өршөөл, таны тэр зөөлөн сэтгэл хайраас болж бид бүрэн дүүрэн боцоцох ёстой. Эзэн минь энэ цагт аминлах Христийн чуулга, энэ таны чуулганы энэ чуулганы бүрдүүлж байгаа хүнний бүрийн төлөө танаас гуйж байна. Та үнэхээр үгийг өгч тэдний зүв сэтгэлд ургуулаач. Тэр ургаж байгаа тэр зүйл асар их жимс гаргах болтугай. Бид үнэхээр сонсоод чихнийхээ хажуугаар өнгөрүүлдэг нэг юм биш, зүүн чихээрээ сонсоод баруун чихээрээ гаргадаг нэг юм биш, харин үгийг сонсоод хэрэгжүүлэгчнэр амьдралаас асар их хэрэгжүүлээд асар их үр жимс гаргагчнар байхыг хүсэж байна. Танаас бас гуйх зүйл байна эзэн минь. Бид үнэхээр тантай нэг цул болж уушаалахыг хүсэж байна. Бид зөвхөн толгойдоо мэддэг тийм Есүсийг биш. Харин бидний амьдрал бүрэн дүүрэн байдаг тэр Есүстэй хамт алхаж байгаа нэгэн байхыг хүсэж байна. Тийм ээ эзэн минь, танаас гуйж байна. Бидний эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За энэ цар бид нар болохоор агуу захирамж гэдэг юм сэдвээр явж байгаа тийм ээ. Эхэлж байгаа шүү дээ, өнөөдөр ингээд эхэлж байна. Агуу захирамж. Яг сонсоход бол нэг юм надад хамаатай биш юм шиг. Агуу гэдэг үг ороод дээрээс нь захирамж гэдэг үг орчхоор нэг л тийм арай л өөр хүмүүс авах хэрэгтэй. Би бол зүгээр нэг эгэлж ирийн хүн шүү дээ. Тэр агуу захирамж махирамж бол надаас нэг ер нь хол байгаа хаа гэдэг ч юм уу. Ер нь бичээсийг нь өөрийг нь харахаар хоёр үгийг нь харахаар тийм нэг юм дуртай тийм үг бол биш байгаа. Тий. Агуу тэгээ захирамж. Тэгээ энэ зүйлсийг бүгдээрээ эгэлж ирийн даруухан эзэн Есүсийн амьдралаас зүгээр хамтдаа хуваалцъя гэж бодсон. Тэр нэр нь тийм юм байгаа биз. Тэр хэлсэн үг нь тэр надаас хол хөндий юм шиг тийм үг юм байгаа биз. Гэхдээ түүн дотор
гайхамшигтай нэг нууц байна. Амен. Өнөөдөр хүмүүс гаднаасаа хэвийн мэт татлаа. Гаднаасаа хэвийн мэт татлаа. Дотроо тайлбарлаж чадхааргүй тийм хоосрлыг мэдэрдэг болсон. Нэгүсэндээ өнөөгийн амьдарч байгаа бид хүмүүс, энэ цаг үеийн хүмүүс маш их мэдээлэлтэй, маш их боломжтой, маш их эрх чөлөөтэй мөртлөө тайлбарлаж чадхааргүй тийм ганцаардал донд амьдарч байна гэсэн. Танд бууж байгаа байхаа гэж бодож байна. Нэрэл тиймдээ. Гаднаас нь харахад үнэхээр бүх юм байгаа хүн шиг. Гаднаас нь харахад бүх юм нь болж байгаа хүн шиг. Гаднаас нь харахад бүрэн дүүрэн байгаа хүн шиг. Гаднаас нь харахад үнэхээр хамгийн сайн тэр эмэгтэй, хамгийн сайн эрэгтэй тэр нэгэн шиг. Эсвэл намайг үнэхээр энэ хүн үнэхээр тийм учраас би тийм байхыг хүсэж гин гэж баг үлгэр болгоод ч явахарч хэмжээний тийм хүмүүс гаднаас бол харагдчих болох юм. Харин харамсалтай нь хүмүүс ийм их мэдээлэл донд байгаа, ийм их боломжийн донд байгаа, ийм их хэрэгчлэн донд байгаа мөртлөө ганцаардал донд орсон. Яагаад? Энэ асуултын хариултанд бидний өмнө дэлгэтэй байдаг бидний уншдаг энэ бичээс дээр тод маш ойлгомжтойгоор бичиж өгсөн. Библи хүмүүийг бүтээсэн гэж хэлж байгаа. Хүмүүнийг бүтээсэн. Би танд тайлбарл Библийн үгийн дагуу тайлбарыг өгөхийг хүсэж байна. Яагаад хүн ийм хоосролд орсон юм бэ? Ийм ганцаардал донд байгаа юм. Библи бидэнд хүний цаана байгаа тэр жинхэнэ асуудлыг бүрэн дүүрэн илчилдэг гэж Библи хэлдэг. Нэгсэндээ хүний дотор байгаа тэр ганцаардал хоосрлын тухай бичээс бүрэн дүүрэн илчилсэн гэсэн санаа гэж. Бүрэн дүүрэн илчилсэн. Тэгээд Эхлэл номыг харахаар хүнийг бүтээгээд өөрийн дүр төрхийн дагуу хүнийг бүтээсэн Бурхан яаж юуны тулд бүтээсэн бэ гэхээр өөртөөгөө маш гүн гүнзгий ойр дотн харилцаатай байхаар бүтээсэн байна. Хүнийг бүтээсэн зорилго. Гэвч яг энэ дундуур гим нүгэл орж ирснээс болж хүн бурхан хоёрын хоорондох тэр гүн гүнзгий ойр дотны харилцаа тасарсан байна. Тасарсан. Энэ салтын зөвхөн нэг юм хуулийг зөрчөөд хүмүүс Адам, Ева гэдэг эмэгтэй хоёр хүн хууль зөрчөөд ингээд гим нүгэлд унцсан байлээ гэдэг тухай биш. Харин Бурханаас салсан тухай ярьж байгаа. Бурханаас салснаас болж тэр Бурхан хүн хоёрын хооронд асар том ангал үүссэн тухай бичээс бидэнд хэлдэг. Энэ бол харилцаар тасарч гүн гүнзгий ангал үүснийг бичээс бидэнд аль хэдийн эртнээс мэдүүлсний нэг жишээ юм. Та хамт байна уу? Бид Бурханаар бүтээгдсэн гэж ярьдаг. Гэхдээ тэр бүтээсэн Бурхантайгаа би ямар харилцаатай байна? Эхнэр нөхөр хоёр энэ бүгжийг гэрлэх ёслол дээр ямар ч лсэн нэг бий боллоо гэдэг ёслолоо бол хийчихэж байгаа. Ёслолоо хийчихэж байгаа байхгүй. Харин тэр өдрөөс хойш тэр эхнэр нөхөр хоёр нэгэн бий болох тэр замнал руу алхаж байгаа. Тэр замаар. Өдрөөс өдөрт нэг бий болохын төлөө хэлбэрж ийн гэсэн санаа шүү дээ. Хэрвээ энэ хоёр бий ингээд нэг бий болохын төлөө явахгүй юм бол үргэлж харахад хоёулаа мөртлөө үргэлж хоёр тал байна. Хоёр тал байна. Харахад гэр бүл мөртлөө яг үнэн дээрээ бол хоёр тал байна. Яагаад вэ гэхээр тэр эхнэр хоёр тэр ёслыг эхнэр хөр хоёр ёслыг хийж нэгэн бий болмоо гэж тэнд ажиллуулсан тэр хоёр үргэлжлүүлэх замналдаа нэг бий болохын төлөө үргэлжлүүлэн явах ёстой. Явах ёстой. Нэг бий болох юм. Тэг хэлбэрж ийн гэж хэлж байгаа. Тэг хэлбэрж ийн. Уучлан сонсон заримдаа буруу үг хэлсэн бол түүнийг бас залруулна. Үгээр нь үг хийхгүй байхыг хүснэ. Энэ юу болж нэг бий болох ч юм. Нэг бий болохоор хэлбэрчээ
ярих юм бол би ямар ч үр жим сураахгүй. Би Есүстэй хамт байхгүй байгаа юм чи яах юм? Би түүнтэй хамт алхахгүй байгаа юм чи би юугаа ярих юм? Эсвэл зүгээр нэг сайн мэдээний дөрөв дотор л хайрцагтаас өөр аргагүй болно. Эсвэл хэн нэгэн ингэдгийн сайн мэдээ бол ийм юм гэж хэлсэн тэр дотор л зүгээр тэр чийжилсэн зүйлээ ярихыг л сайн мэдээ. Гэхдээ өөрийнх нь амьдрал Есүсээс хол. Тэр хүн яаж Есүсийн тухай үнэн мөн нэг дамжуулж чадах вэ? Хэрэг эхнэр нөхөр хоёр тийм байвал үргэлж тэд нэг бий болохын төлөө тэр амлалт тэр зорилгоо умардахгүйгээр үргэлж өдөр бүр хичээх болно. Уучлах болно. Есүстэй хамт байхгүй байгаа бол би зөвхөн мэдлэг яриад тэнд ямар ч үр жимс байхгүй гэдгийг бид Библиэс хараад мэддэг. Хамт байхгүй байгаа юм чинь. Би хамт эхнэртэй амьдрахгүй л эхнэрийнхээ тухай би юуг би бодох вэ? Тус тустай байвал би ямар байх вэ? Харин Бурхан дотор нэг цул байж ус, түүн дотор амьдрч байж тэр миний амьдралд юу хийсэн? Би Есүсгүй үед ямар байсан? Би Есүстэй үед хэн болсон? Миний сэтгэлийн хоосрлыг тэр яаж дүүргэсэн? Яаж дүүргдэг? Яаж удирддаг? Тэр яаж надад замчилдаг, заадаг? Энэ бүхний би үнэхээр мах цусаараа ойлгож мэдэхгүй юм бол би яаж Есүсийн тухай ярих юм бэ? Энэ зүйл. Хүн Бурханаас салсан тэр мөчөөс эхлэн дотоод сэтгэл болон оюуны сүнсний хоосрол дуунсан байна. Адам Евагаас эхлүүлээд тэр хүн гэдэг бүтээл оюуны болон сүнсний сэтгэлийн хоосролд унсан. Тэр үеэс гэж. Яагаад гэвэл тэр хүнийг дүүргэж байсан Бурханы халуун дулаан сэтгэл, Бурханы халуун хайр, тэр хүний тэр дотор хүнийг дүүргэж байдаг тэр зүйл нь салчгаар хүний хайр хөрнө. Хүний сэтгэл хоосорно. Тийм ээ, хоосорно. Тийм учраас 9 бүрийн юм ирж хайж явны ертөнцийн дээр хүмүүс. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ хамтдаа үд дунд уулдсан аврал гэдэг сэдвээр хамтдаа эзний үгээс суралцъя. Өнгөрснөөс өнөөдрийн хүртэл хүмүүс энэ хоосон гэчийг бүх Америкийн авраг болоод алтан медаль зүүх юм бол миний зорилго биеллээ гэж бодож ирсэн. Харин энэ зорилгоо биелүүлсэн тэр шагналын давцан дээр алтан медаль авч байх тэр агшинда өөрийнх нь зүрх сэтгэл тэр зорилго нь биелсэн ч гэсэн сэтгэл нь дүүрээгүй байгааг тэр мэдэрсэн тухай ярьдаг. Одоо энэ хүн Христ итгэж болсон. Христ итгэж болсон. Энэ амжилт гэдэг зүйл хүнийг эзэж дүүргэх боломжгүй. Мэдээж амжилтыг үгүйсгэхгүй шүү. Та энийг маш энэ хаалтны дотор ойлгоор. Мөн хүмүүсийн хоосон сэтгэлийг юугаар дүрх гэж оролдож ирсэн юм бэ гэхээр зугаа цэнгэлээ. Энд тэнд идэж ууж те зугаачиж цэнгэж тэр хүмүүстэй нийлж өөстөө нэрээ сэтгэлээ амраа тайвшруулъя. Өөстөө тэр өстө амьдрал үнэхээр хэцүү байна, дарамттай байна. Тэгсэн дур бол хэдэн өдөр ч гэсэн 2 өдөр ч байсан, 1 өдөр ч байсан хамаагүй. Энэ зугаан цэнгэл гэдэг зүйлээр дамжуулаад сэтгэлээ жаахан дүүргээдхий, амраагаадхий, стрессээ тайлаадхий гэж. Гэхдээ тайлагдахгүй, дүүргэдэггүй. Мөн хүн өнөөдрийг хүртэл янз бүрийн харилцаагаар дамжуулж тэр хоосон сэтгэлээ дүүргэх гэж ирсэн. Эхнэр нөхөр хоёрын зорилго нь 100% perfect төгс нэгнийхээ сэтгэлийг дүүрэхийн төлөө огтхон биш гэдгийг бид нар бодох ёстой. Хүн дүүргэж чадахгүй шүү дээ. Тэгвэл бид андуурч ийн гэсэн үг. Чийл таалагдах ёстой л гэд байвал болохгүй гэсэн үг. Нөгөө хүнд бас таацуулах хэрэгтэй. Энэ зорилго огтхон биш. 100% perfect. Энэ үнэхээр миний хүсэл бүрэн нийцсэн хүн болохын төлөө яв. Энэ биш. Энэ бол тэр хоёрын зорилго биш. Харилцаа хүмүүс бий болгож
Сэтгэлээ дүүргэх. Магадгүй зарим нэг хүн магадгүй би ганцаардаад ах шиг нэг хүнтэй сууж байгаа. Үгүй ээ, тэр ганцаардаг тэр хүн дийлэхгүй. Дүүрэхгүй шүү дээ. Зорилго нь буруу байна. Хүнтэй сууж байгаа зорилго нь буруу. Анх их сурвалж нь буруу. Энэ хүн миний сэтгэлийг дүүргэн гэж энэ маш бүгд буруу. Харин Бурхан л энийг дүүргэнэ гэж бид бичээсээс олж байна шүү дээ. Амен. Гэхдээ та бас хаалтан дотор ойлгоорой. Энэ эхнэр бол намайг ер нь цааш дээр хэцүү байх юм байна гэж бүү ойлгоорой. Энэ нөхөр ер нь цааш ч гэсэн хэцүү байх юм байна гэж бүү ойлгоорой. Энд өөр зүйл ярьж байна. Зориг болгох биш. Харин хамтдаа нэгдээд нэгэн цул болохын төлөөх тэр амьдрал, тэр он жилүүд тэнд явж байгаа. Мөн хүмүүс тэр хоосон сэтгэлийг дүүрэх, юугаар дүүрхийг хүсч ирсэн бэ гэхээр янз бүрийн ажил хийж. Юусе ажил хийвэл их гоё эморхоо болох юм бэлээ. Чи ер нь өөрийгөө завгүй байлгаа штэ гэж ярьдаг болсон шүү. Чи өөрийгөө жоохон завгүй байлгаа, айгу завтай байгаад байгаа юм шүү. Тэгээ чи эмороод 9 шидийн бодоод байгаа юм шүү. Бодгоо болох нэг л арга нь юу гэж өөрийгөө завгүй бол. Өглөөнөөс орой ортол тэгэл нэг ажил гэдэг тэр юм руу яваал тэгэл алга болчтой. Тэгвэл амарна дөө. Тэгж ярих юм бол биш үү? Биеийн хөдөлмөрийн биеийн хүч хүнийг ядраадаг, оюун санааны бодол санаа хүнийг ядраадаг штэ гэж хэлж. Өнөөдөр би ядрахгүй юм. Ажил хийвэл ядрахгүй юм биш үү? Оюун санаагаар л ядраад байгаа. Гэт бас л андуу эндүү ийм ойлголт руу тэр хүн хөл тавьж байгаа. Тэгсэн ч энэ ажил гээчин тэр хүний зүрх сэтгэлийг дүүргэх боломжгүй. Мөн дараагийн дугаарт нийгмийн сүлжээ байж болно. Нийгмийн сүлжээ. Янз бүрийн харилцаагаар хүмүүс сэтгэлээ дүүрэх гээд явж байсан чинь Facebook гэдэг групп гарч ирээд яг тэрэн дээр нь өгөж тавьчихсан. Одоо лайк, шеэр зүрх авахгүй болохгүй. Тэр хүмүүс хоосон байгаа гэж мэдэхгүй. Өөрийгөө хоосорчод тэдэн лайк авах ёстой, тэдэн шеэр авах ёстой, тэдэн зүрх даргуулах ёстой гэдээ бүр энэ хоосорлын шинж тэмдэг. Үүнийг авахгүй бол намайг хүмүүс тоохгүй. Тэр надад лайк дараагүй лээ. Бараг лайк дарсан тэр хүмүүсийн нэрсийн чагсаалтыг харж иж магадгүй шүү. Хэн дарж хэн дараагүй гэж. Энэ юу хүсэж байна вэ гэхээр нэг тэр хоосон зүйлийг л дүүрэх гэдэг. Үнэндээ энэ боломж. Яагаад гэж хязгаартай зүйл хязгааргүй орон зайг дүүргэх ямар ч боломж байхгүй. Үний зүрх сэтгэлийн орон зай гэдэг бол хязгааргүй зүйл. Үүнийг энэ ертөнцөөс юу ч хайж болоод, юутай ч болоод энийг дүүргэх боломж байхгүй. Хамт байна байх түнэр. 10 хүүхэдтэй болсон ч дүүрэхгүй. Сая доллартай болсон ч дүүрэхгүй тийм зүйл. Тэгэхээр үнэн нь юу юм бэ гэхээр хязгаартай зүйл хязгааргүй орон зайг дүүргэж чаддаг. Есүс эзэн энэ тухай маш тодорхой хэлсэн. Би амьтаа бэлгсэн амьтаа болгохоор ирсэн гэж хэлсэн. Энэ бэлгсэн амийн тухай ярьж байна тийм ээ. А нөгөө талд нь хоосон хүний тухай яриад байгаа биз. Нэг нь хоосон сэтгэлийг дүүрэх гээд ядаж байгаа нэг хүний тухай энд яриад байсан чинь энд Иесус гарч ирээд би амьтаа хүнийг бэлгсэн амьтаа болохоор ирсэн гэж хэлсэн байна. Халелуя. Энэ бол гайхамшигтай тунхаглал. Энэ бэлгсэн амийн тухай Иесус хэлсэн байгаа нь энэ бол тэр хүний дотоод амар тайвны тухай ярьж байна. Энэ бэлгсэн амин яг юу гүгдэг юм бэ гэсэн чинь тэр хүний дотоод зөрчлийг амар тайвнаас солино. Тэр хүний энэ бэлгсэн ам гэдэг нь тэр хүний утга учир нь амьдралын утга учир нь болно. Тэгин дуган хаана яаж амьдрахаа мэдгүй, юу хийж амьдрахаа ч мэдэхгүй, эсвэл одоо миний хийгээд байгаа буруу ч юм уу зөв ч юм уу гэж заримдаа эргэлзээ тэнэгэлзэнд орж байгаа тэдгээр хүмүүс уучраа олж эхэлнэ гэсэн үг. Уучраа олж эхэлнэ. Бэлгсэн аим гэдэг бол мөгшгүй найдварын тухай ярьж байна. Есүс. Би мөгшгүй найдварыг өгөх. Хинт хүний тэр хоосон зүрх сэтгэл. Мөн бэлгсэн аим гэдэг бол бурхантай эвлэгсэн харилцааны тухай Есүс ярьж байна. Хэрвээ би бурхантай эвлэрч түүнтэй харилцаа нэгдэхгүй юм бол би зүгээр Есүс гэдгийг мэддэг л хүн болж байна.
түүн дотор биш. Есүс Иохан номын 15 дээр миний дотор, би чиний дотор, чи миний дотор байгаад би чиний дотор байвал чи хүснээ гуйя гэсэн. Хүмүүс энийг хэрэгжүүлэхгүй байна. Чадахгүй биш, хэрэгжүүлэхгүй байна. Хүсэхгүй байна. Зүгээр мэдлэг болгож хүлээж авч. Та гуу гэсэн биз тэгээд өөртөө хүслийн дагуу гуудаг тухай Яаков номын 4-р бүлэг дээр байна. Тэгэхээр ийм тодорхой хэлсээр байдал өнөө цагт амьдарч байгаа хүмүүс тамаас илүү хоосорлоос илүү хайж. Нэг удаа нэг хэсэг залуучуудтай үг хуваалцж өгөөч гэдэг урагдлаа. Тэгээ очлоо. Тэгээ миний бэлдсэн зүйл үхлийн тухай байсан баг. Би дотор юу гэж ботсон бэ гэхээр тэр залуучуудад үхлийн тухай ярил Есүс ч юм болно гэж бодсон. Айгаад нэг ёсонд. Гэхдээ үнэн юм чи үнэн л дээ. Үнэн. Гэхдээ миний тэр зорилго биелсэн болов. Тэр залуучуудад энэ үг бэлдсэн үгийг хуваалцж байхдаа аль хэдийн өөр зүйлийг бодож сууж байгаа нь илэрхий байсан. Би ч өөрөө дотор бодсон мэдсэн л дээ. За нэг явсангүй дээ гэдэг. Залуу хүмүүст үхлийн тухай ярихаар хол байхгүй. Тэр өстө эмээ одоо тэр настай ах тэр хүмүүсийн ярих сэдв байх гэж боддог. Гэтэл энэ дээр дуршлаг гүйтсэн байна. Энэ дээр дуршлагуудад үхлийн тухай байхаа ярьсан. Тэр хүүхдүүдэд бол тийм үү окей байж болох юм те. Тэр нэг өөр дээр нааж хүлээж авахгүй. Тэгэхээр өнөөгийн хүмүүс ч гэсэн бид Есүсийн тухай ярих гэдэг очихоор тэдэрт хамаагүй байна. Бид нар мэрэгэн ухаантай болох хэрэгтэй. Тэ? Есүс сайн мэдээ ярих чинь гэж Голготын толгой дээр Есүс таны гим нүглийн төлөө энэ юу надаа ямар хамаа байна гэд амаа таглуулах байхгүй. Тийм биш. Харин бид Библиэс харах юм бол гайхамшигтай жишээнүүдийг олж харж байна. Амен. Энэ бол нэг ёсонтой Есүс яг ингэж хэлэхдээ би амьтаа, бэлгсэн амьтаа болохоор ирсэн гэж хэлж байгаа энэ үг нь сайн мэдээ байна. Сайн мэдээ гэхээр бид нөгөө за Голготын толгой тэр нэг Голгот гэдэг нэг газар байгаа. Тэрийг л тэгээ загалмайг заавал ярина. Тэгээд тэр загалмай дээр өлгөгдсөн Есүс эзний тухай ярина. Энэ бол бүгдээрээ багцаараа нийлээд тэгэд үхлээс амьсан тухай ярина. Тэгээ Есүст итгэх юм бол чи ч гэсэн үхэхгүй гэж ярина. Бид бүр чаал өөр огторгоо ертөнцид явж байгаа хэрэг. Нөгөө итгэж бүс хүмүүсийг харьцуулах юм бол ийм мэдээг бид дамжуулах нь үнэн. Гэхдээ учир байна. Есүсийн сайн мэдээ бол би амьтаа, бэлгсэн амьтаа болохоор ирлээ. Энэ бол бидний бэлгсэн амийг танилцуулах хаалга гэдгийг Есүс хэлж өгч байгаа. Нэгсэндээ тэр хүнийг хараад энэ хоосон байгаа тэр хүнийг хараад хаалга явж штэ. Энэ хаалга нээлттэй байна. Одоо энэ бэлгсэн амийг түгэх ёстой. Бүгдээрээ хамтдаа үргэлжлүүлэн Библиэс харъя. Бид эндээс харах юм бол бид тэр хүнийг буруутгаж эхэлж ярихгүй. Буруутгаж ярина. Бид үнэхээр харин чиний сэтгэл юм уу? Чиний санаа бодол чи амьдралдаа зовж гин үү? Чамд найдвар байна уу? Чи ирээдүйдээ санаа зовдөг үү? Энэ энгийн юм шигний үгнүүдээс бид нэр тэр сайн мэдээг эхлэнэ гэсэн үг. Есүс Самар эмэгтэйтэй уулзахдаа шууд нүглийг нь алдааг нь тоочов. Тийм ээ? Есүс тэнд юу ярьсан бэ гэхээр тэр худагны усны тухай хэлээд ярьсан. Тэрнээс би бол Бурхны хүү байна. Чи надад итгэх юм бол мөн хамтай болно шууд ингэж яриаг. Гэтэ энэ зүйл аль хэдийн өөрт нь байгаа. Энд чи үе шат дараалтаа явна. Тийм ээ? Тэгээд тэр худагны усны тухай ярьж байгаа дараа нь тэр Самар эмэгтэй амьд усны тухай ярьдаг. Нэг өсөндөө амьд усыг санал болгосон гэсэн. Тэр Самар эмэгтэй олон харилцаагаар хоосорлоод үрхийг оролдож байсан. Гэхдээ амжилт олоогүй эмэгтэй.
Яг гэвэл тэр эмэгтэйг 5 нөхөртэй байсан гэж бичсэн байдаг. 5. Энэ 5 нөхрийг яагаад би тэрний хүн сольсон бэ гэхээр энэ сэтгэл дүүрэхгүй байна. Тэгээ дараагийн хүн, дараагийн хүн, дараагийн хүн, дараагийн хүн. Үнэн дээр энэ маш чухал зүйл шүү. Сэтгэлээ дүүрэхийн төлөө хүнтэй суудаг юм биш. Харин энэ бол нэгэн бий болж, цул болж, түүний алдрын төлөө амьдрахаар нэгдэж байгаа хоёр. Тэгээд Есүс түүнд олон харилцаагаар дамжуулаад сэтгэлээ дүүрэх гэж оролдсон боловч тэр амжилтгүй тэр эмэгтэйг хараад Есүс энэ усыг уувал дахин цангана. Харин миний өгөх усыг уувал дахин цангахгүй гэж хэлсэн. Энэ бол бас л сайн мэдээ. Амен. Чи энэ худгийн уснаас уувал цангана. Харин миний чамд өгөх уснаас уувал чи дахиж цангахгүй гэсэн. Сайн мэдээ бол хин нэгийг ямар нэгэн шашинд оруулах тухай огтхон биш. Шашинд оруулах тухай биш. Сайн мэдээ бол ёс суртахуунтай амьдрахыг шахах тухай биш. Үнэхээр бурхантай хамт амьдарч байгаа тэр хүн бол ёс суртахуунаас илүү зүйлийг хийж амьдардаг. Түүнээс гардаг, ундардаг. Оюун санааны ёс суртахуун энэ дүнгэж иймхэн зүйл байна. Тэр бурхан дотор явж байгаа хүн. Сайн мэдээ бол айц төрүүлэх тухай биш. Хоёр дахь үхэл, там, галт хүхэрд, шатна, мөнхийн үхэл хүмүүс маш хол байдаг юм билээ. Ийм сэдвээс. Хүн өхгүй гэж бодож байгаа байхгүй баг. Би арай болоогүй гэж бодоод байна. Тэгвэл тэр хүний сэтгэл нь хоосон байж таарна да. Та юунд санаа зовж байна? Та таны сэтгэл өвдөж байна уу? Таны сэтгэл дүүрэхгүй байна. Нэг л тэр зүйлийг та мэдрээд байна уу? Та амьдралдаа нэг л гондоо байна да. Та амьдарч байгаа амьдралдаа сэтгэл дүүрэн биш л байх шиг санагдах юм. Есүс хэлэхдээ тийм хүмүүст бэлгсэн амийг өгнө гэж бичсэн байдаг. Есүс хэлэхдээ хүн уснаас уувал дахиад цангана. Харин Есүсийн өөрийнх нь өгөх уснаас уух юм бол тэр хүн дахин цангахгүй гэж бичсэн байдаг. Чи энэ уснаас уухыг хүсэж байна уу? Чи хоосон сэтгэлээ түүний өгөх амиар дүүрэхийг хүсэж байна уу? Бидний сайн мэдээний аялал эхлэх нь. Гэхдээ энд та бас хаалтан дотор ойлгоорой. Сайн мэдээний аргачлалуудыг тэр бүгдийг үгүйсгэсэн юм огтхон байх. Бид дахин өөр өнцгөөс харах цаг ирсэн байна. Сайн мэдээ гэдэг бол тэр тухайн хүнийг дотроос нь сэргээж хоосон сэтгэлийн дүүргэх тухай. Тэр хүнийг дотроос нь сэргээж хоосон сэтгэлийг дүүргэх тухай. Энэ бол сайн мэдээ. Өнөөдөр энд хоёр төрлийн хүн сууж иж магадгүй. Нэг нь тэр хоосон сэтгэлтэй хүн нь та өөрөө байж магадгүй. Хоёрт эсвэл хоосон зүрхтэй хүмүүсийн дунд амьдарч байгаа нэг юм байж магадгүй. Ийм л хоёр төрлийн хүн энд сууж иж болох юм. Нэг бол өөрөө хоосорсон сэтгэлтэй зүрх сэтгэл нь хоосорчихсон. Нэг бол хоосон зүрх сэтгэлтэй хүмүүсийн дунд амьдарч байгаа тэр хүн. Танд энэ асуултыг орхиё. Хэрв та хоосон байгаагаа мэдэрч бас хүлээн зөвшөөрч байгаа бол Есүс танд бэлгсэн амийг санал болгож над руу ирэх түн гэж хэлсэн. Та Есүс рүү яаж очино гэж суудлаа эргүүл цугаад Есүс эзэн би тань руу ирлээ гэж хэлэхэд хангалттай. Амен. Тэдэн овоо тойроод тэр өндөр юм дээр очиод дахил өргөөд тэгээд байдгаа өргөл байр зүрх болгож өргөх юм бол Есүс таныг хүлээж авна гэж юус огтхон ярьсангүй. Хэрв та хоосон зүрхтэй хүмүүсийн дунд амьдарч байгаа нэгэн байгаа бол Бурхны өөрийнх нь мөкшгүй найдварыг гэрэлтүүлэх гэрэл болно гэж Бурхан таныг урьж байна.
Бурхны мөкшгүй найдварыг тусгах гэрэл болооч гэж Бурхан таныг хүргэж байна. Халелуя. Та гэрэл болоход бэлэн байна уу гэж таажид хүнээс асуухгүй. Тэгэхээр энэ бүгдийн эзний яг энэ хэсгийг бүгдийг бацах юм бол Есүс хүмүүсийн хамгийн хэцүү үед ирдэг. Тэр үргэлж худаг дээр сууж байгаа. Амен. Харин та харагтун. Есүс ирсэн байна. Би ирсэн гэж хэлсэн тэр. Би ирсэн. Тэгэхээр ирсэн. Тэр амийг өгөхөөр ирсэн гэсэн. Есүс үргэлж тэр худагн дээр сууж байгаа. Харин хүмүүс хажуугаар нь яваад байна. Хүмүүс үнэхээр хоосон байгаа бол үнэхээр тэр ирсэн байгаа Есүс рүү очигтун гэж уриалахыг хүсэж байна. Есүс хүмүүсийн хамгийн амьдралын хэцүү үед тэр самар эмэгтэй яаж хэрхэн өөрийгөө олж амьдрах вэ? Би яаж өөрийгөө дүүргэх вэ гэж үргэлж тэр худаг руу идэж байгаа тэр самар эмэгтэй дээр Есүс ирээ сууж байсан шиг тэр ирчихсэн сууж байгаа. Харин та түн лүү очихтун. Амен. Тэр үргэлж хүмүүсийн хэцүү цагт байдаг. Хэрвээ энэ бидний дунд хэн нэгэн сэтгэлээр дундуур сэтгэлээр үнэхээр хэдэн өдрийн турш хэдэн сараач магадгүй өнөхөрс гутаж үнэхээр тэгж сэтгэл нь дүүрэхгүй яваа бол тэгээ эцэстээ тэрийгэ дүүрэхэд бол өөр нэгэн юм сэтэж байгаа бол Есүс рүү ирэхтэн. Энэ бол хамгийн зөв зам байх бол тэр хүмүүсийн хамгийн хэцүү үед ирдэг. Энэ эмэгтэй 5 удаа нөхрөөс үлсэн ийм харилцааг үүсгэсэн. Энэ бүх үйл явдлаараа тэр өөрийн сэтгэлийн хоосрлыг дүүрэх гэж оролдсон. Гэхдээ тэгсэн ч түүний сэтгэлийн хоосрол дүүрээгүй. Харин Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр чи миний өгөх уснаас уувал цангахгүй гэж хэлсэн. Өнөөдөр олон хүн өглөө биш орой амьдралынх нь үүд тунд халуун цагт явж байгаа. Энэ эмэгтэй яагаад тэр худаг дээр үд тунд худаг дээр ус авахар очсон бэ гэхээр тухайн цаг үеийн нийгэм соёлд эмэгтэй хүн усыг өглөө эрт бүр орой усыг авдаг байсан. Харин нар хүндэрт мандсан тэр халуун цагт худаг руу ус авахар ирдэггүй байж. Тэгэхээр энэ эмэгтэй хэн байсан бэ гэхээр амьдралынхаа үд тунд маш халуунаар шатаж байгаа. Сэтгэл нь хоосон тэр эмэгтэй. Шаналл, салалт, оюун санааны готрал, сэтгэлийн өвчин. Харин ийм зүйлийг тэгээд ирсэн эмэгтэй хажууд Есүс сууж байна. Нэг зүйлийг би маш тодорхой мэдэж байна. Өнөөдрийн энд яригдж байгаа зүйлсийг олонх нь цаг нь болохоор л ойлгоо. Ихэнх нь нэг тийм болсон юм байна гэж бодож сууж магадгүй. Энийг бол маш баттай мэдэж. Харин цаг нь болохоор ойлгохгүй ирнэ. Тэгэхээр энэ бүгдийг базаад өгөнч хэлж шүү дээ. Энэ бол энэ эмэгтэйгийн дүр бол нийгмийн ганцаардал, сүнслэг харахгүй, хүний сэтгэлийн болон оюуны хоосрол бас үүн дотор Бурхны өөрийнх нь санаатай уулзалт явж байгаа. Харин хүн зүрхээ нээх ёстой. Тэгэхээр та 3 зүйлийг санаасаа гэж бодож байна. Нэгдүгürt та Христгүй амьдарч байсан үеэс санаж эзний найдварын гэрэл болж амьдраасаа гэж. Та Христгүй амьдарч байсан амьдралын өдөр хоногуд эргээд нэг харж байх ёстой. Тэгэхгүй бид хитрхи өнөөдрийнхөө энэ өөрийнхөө итгэж гэдэг энэ амьдралаар амьдраад хитрхи тасчихсан байна. Харин би Есүсгүй байхдаа, Христгүй байхдаа миний амьдрал ямар байсан, миний хандлага ямар байсан, нийгмийг үзэх үзэл ямар байсан, миний дотор хэн гэдэг хүн суучсан намайг жолоодож байсан бэ гэдгийг бид эргэж санах ёстой. Тэндээс бид агуу өөрчлөлтүүд бий болсныг харах боломж гарч ирнэ. Хоёрдугаарт нь сэтгэлдээ, оюундаа, сүнсэндээ хамгийн хоосон байсан үеэ иргэн санаж
хоосон зүрхтэй хүмүүст бэлгсэн амийн тухай ярьж тэднийг дотроос нь сэрэгтв. За цагаан сараар би 2 ч удаа Иесусийн тухай дуурсан. Гэтэ хүмүүс хол байна. Яг л өнөөдөр номлож шиг. Би болж байгаа дайггүй. Чи Иесус юм бэ те? Ингэж харилцаж чинь. Чи мормих уу гэ бүр ямар амар мэдлэгтэй болсон бэ? Нөгөө мэдээллийн 900. Тэр нөгөө ус увгийн ордолт байдаг чи юу вэ? Бүр сүмийнх нь байр нь мэдчихэж байгаа. Би ямар тэр нөгөө юу штэ мормны юу вэ? Хожмын үеийн гигинтнүүд гэж ямар тэр хүн тэлэлтэй штэ. Тэнд байна уу гэсэн. Тэнд байдгийг. Тэгээ сая бас нэг залуутай бас хуваалцсан гэдэг. Гэж өнгөрчтэй. Тэгэхээр энэ ертөнцийн хүүгүүд чинь гэрлийн хүүгүүдээс илүү хашир ухаантай байгаа шүү. Бид яаж ярьж харуулах вэ гэхээр та яг Есүсийн амьдралаар амьдрах. Тэгэл болоо. Таны цаг нь болохоор харах болно. Таны гэр бүлийг харах болно. Таны үр хүүхдүүдийг өсөж боожж байгааг харах болно. Таныг үнэхээр амьдрал хандж байгаа хандлагаас харах болно. Амен. Тэгээд үнэхээр тийм өдрүүдийг эцэс та санаж байгаа. Тэгэх юм бол та өвдсөн хүний ойлгоо шүү. Хевлийн нээлттэй хаалганд орсон хүн бол ямар ч хөдөлгөөн хийх боломжгүй. Яг бол хевлий гэдэг бол хевлийн болчингууд бүх хөдөлгөөнд оролцдог. Тэгээд тэгвэл төрүүлж хаалганд орсон арай жоохон илаашраад ирэхээр сүүлд орсондоо тусалдаг. Амаа нэгээд юм хэлхээс өмнө амд нь халбахтаа ус хийгээд өгдөг. Яагаад тэр хүн өмнө нь яг тэрийг мэдсэн байхгүй. Энэ хүн ямар ч хөдлөе гэж хүссэн ч хевлийн булчин гэдэг чинь хөдлөхгүй байгаа учраас тэнд ямар ч ажиллагаагүй байгаа учраас энэ хүн чадахгүй гэдгийг тэр хүн мэдж байгаа. Тэгээ босоод эргэлт эргэлт нь гүйж тортой минь авчирч өгөөд яг асрагч болдог. Тэр бид яг өмнө нь Есүсгүй байх үе ямар хэцүү байсан юмаа санах юм бол тийм хүмүүсийг бид хараад ойлгох болно. Халелуя. Гуравдугаарт нь Есүс өөрийн дагалдагч нарыг хэн байхад нь хэрхэн өөрчөж, хэрхэн дүүргэж тэднэр дамжуулан хаанчлын хэлхээс гараад хэлж байсан бэ гэдгийг санагтун. Тэр загасчнаар юу хэлсэн? Тэр татвар хураагчаар юу хэлсэн? Бүгд санах хэрэгтэй. Ингээд эсний үгийг өндөрлөе. Энэ сарын туршуул бид нар агуу захирамж сэдвэр явуул. Агуу захирамж гэдгийг хэлэхэд базаад хэлэхэд олон хүмүүс яв гэдэг дээр нь төвлөрдөг. Яваад яах юм? Дагалдагч бэлд гэдэг. Гэхдээ үнэндээ грек утгыг нь харуул. Яв гэдэг дээр огтхонч тэн дээр төвлөрдөг, илүү төвлөрдөг гэсэн. Харин шав бэлтгэх дээр нь грек үг нь илүү төвлөрж бичигдсэн. Шав бэлтгэх. Яваалаа хүмүүс зөндөө яваалаа шав бэлтгэхгүй байна. Зүгээр яваалаа. Түгээгээл яваалаа. Шав бэлтгэх нь бол агуу захирамжийн цөм ойлголт. Шав хаана бэлтгэгдэж байна? Чуулган дотор шавнар бэлтгэгдэж байна уу? Бурхны хаанчлалын тэр дагалдагч нар бэлтгэгдэж гарч ирж байна уу? Тэрнээс зүгээр илгээлтээр яваал ямар ч шав бэлтгэхгүй бол агуу захирамжийн цөм утга нь бүрэн гүйцэтгэхгүй байна гэсэн. Тэгэхээр амийн талхчудаа яв мэдээж явна. Гэхдээ цөм нь шав бэлтгэх. Шав бэлтгэх. Амен. Дөрөв хүн л амен. Бос нь бодож байгаа одоо амен ирж байгаа гэж шиг тий. За юм. Хамт байна ах дүүнэр. Амен. Цаг нь болохоор болох болно. Бурхан тань сануулах бол энэ өдрийг сануулах бол энэ үгийг сануулах бол та яаж хайрлагцнаа тэр үед илүү их мэдрэх бол. Хүн хайрлагцнаа мэдрэхээр бусдыг хайрлахад зориулж эхэлдэг. Тэр заавал очиж тэврээдэй гэж байгаа юм шиг. Олон арга замаар олон суугаар тэр хүмүүст хайрлж эхэлдэг. Хүмүүст зориулж эхэлдэг. Тэр хэцүү ч гэсэн амьдрал нь өөрийнх нь амьдрал хэцүү ч гэсэн дарамттай юм шиг санагдавч тэр бусдыг хайрлахаа зогсоохгүй.
Энэ бол шав бэлдэгцсэний шин тэмдэг. Амен. Бидний эзэн алдарч болтугай. Түүнд алдарна байг. Жогон бороо орж байгаа болж байна тий. Хэдүүлээ ширүүхэн орох уу? Амен. Энэ алга дашилт таныг хайрлсан Бурханд байх болтугай. Энэ алга дашилт таныг үнэхээр өөрчилсөн тэр Есүс эзэнд байх болтугай. Амен. Ингээ бүгд хамтдаа залбирая. Эзэн минь тань баярлалаа. Энэ цугаа эрэгтэй эмэгтэй хүн нэг бүрийг үнэхээр та үнэхээр өөрийн эвгээлтэд авсан билээ. Та тэдний өмгөөлөгч нь, хамгаалагч нь, та тэднийг хангагч нь, та тэднийг үнэхээр эдгээгч нь, та тэднийг үнэхээр түшиж мөкшгүй найдвар нь болсон нэг. Та тэднийг урамшуулдаг, зоригжуулдаг, таныг мэдхгүй, санахгүй өдөр хоногуд байдаг хэдий ч гэсэн та өргөжлүүлэн хайрласаар байдаг. Эзэн минь танд баярлалаа. Өнөөдрийн үг таныг тэр хүмүүст зүрх сэтгэлд нүүр болгон таригдаж амьдралдаа хэрэгжүүлээд асар их үр жимс хураах болтугай. Бидний эзэн Есүсийн нэрээр нэгэн дугаар амен. За өнөөдөр эзний зоогт өдөр байсан байна. 3 дугаар сарын 1 болжээ. Эзний зоог. Эзний зоог нь мэдээж Христэд итгэдэг хүнийг бүр чухал шүү дээ. Тэ. Есүст итгэнэ гэдэг бол тийм хүнд юм биш, амархан. Зүрх сэтгэлээ нээхтэл болно. Би та миний амьдралын эзэн болгооч гэж амаараа хэл зүрхэндээ итгэвэл. Тэгээд энэ итгэгч тэр Есүст итгэх, Христэд итгэгчдийн амьдралд маш чухал үүрэгтэй нэг зүйл бол энэ бидний өмнө бэлдсэн байгаа зоогийн ширээ. Энэ зоогт ер нь 2 чухал зүйл яригддаг тий та би үргэлжил ярьж байна. Нэгдүгüүрт нь бид энэ зоогоор дамжуулан санан дурсах тухай ярьдаг.